Ялангуяа төв суурин газрынхны амин чухал хэрнээ хамгийн бага төлбөр төлдөг өдөр тутмын хэрэглээ юу вэ? Тийм ээ. Энэ бол асаа хунтраах товчлуур, энгийн нэг залгуур залгах төдийд амьдралын бүхий л хэрэгцээг хангаж чаддаг цахилгаан эрчим хүч юм. Тэртех 1800 оны сүүл үед Эрдэмтэн Томас Эдисон уйггүй туршилтынхын ачаар гэрлийн чийдэнг зохион бүтээсэн гэдгээс өөр цахилгаан дулааны талаар жирийн иргэн бидний мэдэх зүйл тэмч арвин биш байх. Харин энэ нэвтрүүлгээр хүн төрөлхтний түүхэнд гэрэл асаасан эрчим хүч хэмээх шидэт хэрэглээний талаар үзүүлэхээр зорилоо. Цахилгаан эрчим хүчний их үүсвэр нь атомын, усан, салхины, нарны, хатуу шингэн хийн төлөв бүхий органик түлшээр ажилладаг цахилгаан станцууд байдаг. Үүнээс Монгол улсад хамгийн тохиромжтой органик түлшний нэг төрөл болох нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц байдаг. Учир нь манай орн нүүрсээр баялаг бөгөөд өртөг зардлын хувьд харьцангуй хямд. Түүнчлэн атомын цахилгаан станцтай харьцуулахад байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл бага, салхин болон усан цахилгаан станцаас хэд дахин өндөр хүчин чадалтай зэрэг давуу талуудтай. Монголд дулааны 9 цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн хүчин чадалтай нь 700 мегаваттын дулааны цахилгаан станц 4 төрийн өмчөд хувьцаат компани юм. Энэхүү бид энэхүү нэвтрүүлгээр дулааны цахилгаан станц 4 төрийн өмчөд хувьцаат компаниар жишээ болгон үзүүлж байна. Бид одоо 4-р цахилгаан станцын үйлдвэрлэлийн процессыг удирддаг юм өрөөнд орж ирээд байж байна. Харин 4-р цахилгаан станц бол нүүрс ус гэсэн хоёр түүхий дээр бол цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч буюу хотын дулаан хангамжийн усыг халаадаг ийм үйлдвэрлэл явуулдаг. Аж ахуйн нэгжүүдэд бол үйлдвэрийн уурыг боловсруулж ингэж өгдөг. Үндсэндээ бол нэг 3 чиглэлийн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За нэмэлтээр бол Улаанбаатар хотын дулааны алдагдлыг нөхөх усыг бас боловсруулдаг ийм станц байгаа. Станцын онцлог гэвэл системийн хэмжээний гормын тохируулгыг хийж ажилладаг цахилгаан эрчим хүчний энэ бол нэлээд хүнд байгаад хариуцлагатай үүргийг хүлээгээд ингэж ажиллаж байгаа юм байна. Эрчим хүчийг үйлдвэрлэн гаргахдаа нүүрс, ус, мазут болон бусад дагалдах түүхийдийг ашигладаг. Цахилгаан эрчим хүч нь газар доорх нүүрс олборлолтоос эхлээд олон шат дамжлагаар хэрэглэгчдэд хүрнэ. Тэдгээр шат дамжлага тус бүрийг хариуцсан цехүүд ажиллах бөгөөд энэний нэг нь түлш дамжуулах цех юм. Тус цех нь станцын гол түүхий дуудах нүүрсийг хүлээн авч чигнээд 100-нд дамжуулна. Манай цех нийт 256 хүн ажилладаг. Дотроо 5 хэсэгтэй. Ашиглалтын хэсэг, засварын хэсэг, за төмөр замын хэсэг, цахилгааны хэсэг, хүнд механизмын хэсэг гэсэн 5 хэсгээс бүрддэг. Манай цехд 18 км төмөр замын хариуцсан ажилладаг. ТЭМ 2 маркийн маневрын элчтэрэг 3, за Лебхер маркийн бульдозер 5 ширхэг, вагон хөмбөгч 2 ширхэг, 3 км орчим болох туусан дамжлага, алхан бутлагч гэх мэт тоног төхөөрөмжүүдийг хариуцсан ажилладаг юм аа. Багнуур Шивэвогийн уурхаагаас нүүрсийг галт тэргээр тээвэрлэн авчирна. Ажиж ирсэн нүүрсийг хөмрөн буулгах бөгөөд хөмрөх төхөөрөмжийн цагт 17-оос 19 вагон хөмрөх хүчин чадалтай. Нэг вагон хөмрөхөд ойролцоогоор 3 минутын хугацаа зарцуулдаг. Нүүрсийг алхан бутлагч ашиглан буталж жижиглэнэ. Буталсан нүүрсээ тууцан дамжлагаар дамжуулан 100-нд тээвэрлэн хүргэх бөгөөд өвлийн эд ачааллын үед 200 гаруй вагон хоногт 13,000 орчим тонн нүүрсийг 100 руу дамжуулдаг байна. 2015 онд манай цехэд бол вагон тэргийг хүлээн авч дамжуулах төмөр зам нүүрсийг хойлох технологи бүхий тууланд хийжээгч нар ажилд орсон. Гадагшаа нүүрс нөөцлөх туулан дамжлага 5 дугаар конвейер дээр нэг конвейерийн эрдүүхтэр цахилгаан хөдөлгүүрийг сүүлийн үеийн технологи Германы Сердрав компани эрдүүхтэр цахилгаан хөдөлгүүрээр солих гэх мэтчлэн томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн. За үүний өвчнөд бол манайх өнгөрсөн жил 3 сая 285 мянган тонн нүүрс хүлээн авч 100 руу дамжуулсан байна. Түүнчлэн нүүрсээ нөөцлөх бөгөөд нөөцнүүрсээ ил хадгалах талбайд буулгаж хадгалдаг. Энэ талбай нь 240 мянган тонн нүүрс нөөцлөх багтаамжтай байгууламж юм.
Дулааны цахилгаан станцын дараагийн нэг чухал түүхийд бол ус юм. Хэрэглээний усыг 20 гаруй км-с буюу сонгоны ус хангамжийн дэд станцаас хангана. Станцын хэрэглээг хангахын тулд гүний 12 удаг 4 насос ажилдаг. Энэхүү ажил нь турбин цехийн үндсэн ажлын нэг бөгөөд жилдээ 90 сая тонн техникийн усыг станцад нийлүүлдэг. Ирсэн усыг эсрэг осмосын төхөөрөмжийг ашиглан боловсруулалт хийн. Энэ нь элдв эрдэс бодис давс цэрэг хатуулагаас нь салгаж цэвэршүүлж байгаа хэрэг юм. Боловсруулсан ус нь нэрмэл устай, бараг ижил чанартай болсон байна. Нүүрс уснаас гадна нефт боловсруулах явцад хамгийн ихэнд ялгардаг бодис бол мазут. Энэхүү бодисыг нүүрс ус ашиглахаас өмнө буюу 100-ыг анх галлахад бага хэмжээгээр хэрэгэлдэг. Ийхүү нунтаг нүүрс болон цэвэршүүлсэн ус бэлэн болмогц эрчим хүч үйлдвэрлэх үндсэн түүхийд бүрдлээ гэсэн үг. Дулааны цахилгаан станцын гол тоноглол нь зуух юм. Энд өндөр даралт температуртай уур үйлдвэрлэдэг. Зуух нь нийт 50 м өндөр, харьцуулбал 12 давхар байшингийн дайтай авраг байгууламж байдаг. Манай зуух бол Оросны улсын Барна улсын төдөлд үйлдвэрлэсэн 420 тонн уур боловсруулах хүчин чадалтай. Үүний параметр нь 140 хатаа даралтай 560 градус Цельсийн халуунтай чанартай уурын турбины тасралтгүй хамт үүрэгтэй тоногдож байгаа. Босоо булт термээр 1 мм-ийг 10-аас 20 хуваасантай тэнцэх хэмжээтэй нунтгалсан нүүрсийг зуух руу үлээлгэнэ. Зуухны дөрвөн буланд байрлах 3 давхраг бүхий 12 хоолойгоор нунтаг нүүрс халуун агаараар тээвэрлэгдэн зууханд орно. Дөрвөн булангаас нүүрс халуун агаарыг өгөхдөө шаталтын хуйларсан урсгалыг үүсгэн үлээлгэх үйл явц юм. Нэг ёсондоо зуухан дотор асар том галан хуй үүсдэг гэсэн үг. Энэ нь зуухны асалтыг жигд болгож түлшийг бүрэн шатаах, дулааныг ихээр ялгаруулах бололцоог бий болгож байгаа юм. Нүүрсний шаталтаас ялгарсан үнсийг үнсэн сан руу тээвэрлэн хадгална. Харин утааг зуухны сүүлийн хэсгээр дамжуулан яндан руу гадагшлуулна. Зуухны шаталтын халуун Цельсийн 1500 градус орчим байх бөгөөд гарах утааны температур Цельсийн 150 градус байна. Утааны энэх дулааныг ашиглан зууханд хэрэглэгдэх агаар болон усыг халаана. Утаа зайлуулах хэсэгт агаар халаагчулан ус халаах зориулалт бүхий экономайзер гэж нэрлэгдэх хэсгүүд байрлана. Халсан агаар нүүрстэй хамт шаталтыг дэмжих бол халуун ус зуухны дээр байрлах барабан хэмээн нэрлэгдэх төхөөрөмжөд очдог. Барабанаас гарах уурын халуун Цельсийн 347 градус байх бөгөөд зуухны утааны хэсгээр дамжин нэмэлт дулаан авч Цельсийн 560 градус болж халуун нэмэгдэнэ. Мөн даралт нь 140 ата буюу 13.9 мегапаскал байдаг. Хэд халуун уур нь хуурай уур байна. Та бидний мэддэг чихтэй уур нь цагаан өнгөтэй харагддаг бол хуурай уур өнгөгүй учраас харагддаггүй. Цельсийн 560 градус халуун уур нь хоолоогоор явсаар станцын дараагийн чухал дамжлага болох турбинд очино. Турбин нь олон тооны далбаа бүхий эргэх голоос бүрдэх тоноглол юм. Далбааг нь ажлын хүрц гэж нэрлэнэ. Даралттай уур ажлын хүрцийг цохин турбиныг эргүүлдэг. Уурын цохилтоор турбин асар хурдтай эргэж цахилгаан үүсгэх генераторын гол турбины голтой нэг тэнхлэх байрлана. Одоо миний ард харагдж байгаа турбин бол битээ 80 130 турбин. За манайх ийм 3 турбинтэй. Өөрөөр хэлбэл 80 мегаватт цахилгаан эрчим үйлдвэрлэдэг. За мөн T110 маркийн 4 турбинтэй. Энэ бол 110 мегаватт цахилгаан эрчим үйлдвэрлэдэг ийм машинууд байгаа. За бүгдээрээ Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн Уралын турбин машин болон Ленинградын турбин машин үйлдвэрлэсэн ийм машинууд байна. За мөн цахилгаан эрчим үйлдвэрлэлээс гадна манай энэ турбинуудын бас нэг онцлог нь
100-аас явж байгаа уурыг маань замд нь эргэлдээд сүлжээний усыг халаах зорилттой. Сүлжээний усыг 50 градусаар 120 градус 3000 тонн усыг халаагын чадaltaй байгаа. За энийгээрээ бол сүлжээний ус халааж байгаа хэмжээг нь бол дулааны эрчим хүч үйлдвэрлэж байгаа гэж нэрлэж байгаа. Турбо агрегат генератор нь ажил эргэлтийн моменттой байх бөгөөд минутанд 3000 удаа тэнхилгээ тойрон эргэнэ. Энэ механик хүчний нөлөөгөөр цахилгаан эрчим хүч үүснэ. Дулааны цахилгаан станцын үндсэн бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүч нь ингэж үүсэн сүлжээгээр дамжин хэрэглэгч танд хүрдэг байна. Энэ 7 турбин үндсэн турбин Тэс гадна энэ тоноглуудыг бүгдийг ажилуулахын тулд манай цех үндсэндээ 4 хэсгээс бүрдсэн 191 хүний бүрдүүлэлттэй. Манай цехийн бас нэг үүрэг нь бол сая хэлээд дулааны хүчин үйлдвэрлэнэ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар манай станц бол 12,000 тонн сүлжээний усыг 50 градусаас 120 градусын халуунтай бол халаагаад хотын дулаан хангамжид нийлүүлж байгаа. Мөн манай станц дээр 2015 он 123 мегаваттын хүчин чадалтай 188 гигаватт дулааны эрчим хүч үйлдвэрлэж чаддаг ийм том шин турбин. Бүх юм нь бүх удирдлага автоматжигдсан. Энэ удирдлага нь автомат ийм шин тоноглоо болсон байгаа. Зүгээр энгийнээр тайлбарлахад 123,000 айл маань нэг эндүү залгсан байгаа. Тэр манай турбин энийг эрчим хүчээр хангаж чадна гэсэн. За дулааны эрчим хүчээр 188 гигаватт гэдэг нь бол бүх турбин маань 3,000 тонн усыг 50 градусаас 120 градусд халаагаад дулаан хангамжид нийлүүлэх ийм чадалтай турбин байгаа. Энийг 188 гигаваттаар тооцож байна. Цахилгаанаас гадна 50-аас 120 градус сүлжээний ус буюу дулааны эрчим хүч. 250 градустай технологийн уур гэсэн бүтээгдэхүүнүүдийг дулааны цахилгаан станц мөн үйлдвэрлэнэ. Сүлжээний ус хотын дулааны сүлжээнд нийлүүлэгдэн айл өрхүүдийн халаалтанд өгөгдөх бол харин технологийн уурыг томоохон үйлдвэрүүд ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цахилгаан станцын бас нэгэн чухал хэсэг бол 100хан цехийн харьяа цахилгаан шүүлтүрийн хэсэг юм. 32 хүний бүрэлдэхүүнтэй цахилгаан шүүлтүрийн хэсэг нь станцын үндсэн зорилго болох байгаль орчинд ээлтэй, найдвартай цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх гол хөшүүрэг болон ажилладаг. Бас нэгэн хөшөөрөг болсон нэгэн томоохон аж ахуй 100 цэг тариалагддаг. Энэ маань бол цахилгаан шүүлтүр байгаа. Цахилгаан шүүлтүр нь улааны идэх үнсийг цахилгаан оронтой аргаар шүүж гаргадаг томоохон хэмжээний Монгол улсад хамгийн том аж ахуй байгаамаа. Ер нь гадуур хүмүүс буруу ойлголттой байдаг. Цахилгаан станцуудаас 4-5 яндангаар утаа гарч ийн гэж хотын агарын бохирдол ихээхэн нөлөөлж ийн гэж хашаа ойлголт байдаг. Энэ маань ганц яндан гарч байгаа. Энэ яндангаар гарч байгаа утааны 98%-ийг манай цахилгаан шүүлтүр маань шүүж авч үнсийг хуурайгаар ашигладаг. Барилгын материал болон бусад зүйлд ашигладаг байж байгаа. Дулааны цахилгаан станцаас цахилгаан дулаан уурнаас гадна утаа үнс гэсэн хаягдлууд бас гарна. 100-наас үүсэх утааг цахилгаан шүүлтүүрээр 99% шүүн үнсний тоосонцороос ялгасны эцэст 250 м өндөр яндангаар агаар мандлын 3 дугаар давхаргад хаяна. Энэ нь станцын утаанаас болж агаар мандал бохирдохоос сэргийлж байгаа хэрэг юм. Үүнээс намд буюу агаар мандлын 1-2 дугаар давхаргад утаа хаягдвал хотын агаарын бохирдолд сөргөөр нөлөөлдөг байна. Харин гарсан хаягдал үнсийг устай холж үнсний санд төвлөрүүлнэ. Дүүрсэн үнсэн санг хөрсөөр хучиж дээр нь ногоон байгууламж байгуулдаг. Станцын үйл ажиллагааг аюулгүй хэвийн явуулах хамгийн чухал хариуцлагатай нэг хэсэг бол цахилгаан цехийн хэсэг юм. Станцын технологийн үйл ажиллагаанд оролцдог бүх төрлийн хүчлийн түвшний цахилгаан тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ, бэлэн байдал, сэлгэн засалтыг хариуцсан тэдгээр тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрм журмыг зөрчилгүй, эдийн засгийн ашигтай горимд явуулах үүрэг хариуцлагыг бүлээн ажилладаг. Манай цех нь ашиглалтын хэсэг, засварын хэсэг, цахилгаан техникийн лаборатори хэсэг, холбооны хэсэг гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэж ажилладаг. Нийт 133 ажилтнтай ба үүнээс 30 инженер техникийн ажилтнтай ажилладаг. Станцын ерөнхий удирдах шийтэнд бол ороод ирсэн гэж байна. Ерөнхий удирдах шийт маань энэ яадаг вэ гэхээр зэрэг нийт манай станцын 7 турбо агрегатын генераторуудын удирдлагууд нь энэ шийтэнд бол байдаг. За яг одоо манай станц нь 605 мегаваттын хүчин чадал цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Мегаватт гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг 605 мянган ширхэг мечта плетийг зэрэг залгасантай тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүч. Мөн бүр энгийнээр бол 100 лааны чийдэн 650 сая ширхгийг ажиллуулж байгаатай тэнцэх хэмжээний цахилгаан эрчим хүч юм аа.
Эрчим хүчний ажиллах хүчний гол үүрэг нь хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр тасралтгүй хангаж байх ажил бөгөөд энэ нь хүчлийн төвийн давтамж зөвшөөрөгдсөн хэмжээндээ байх тогтолцоо юм. Одоо яг одоогийн байдлаар манай станцын энэ систем шинийн хүчлүүд бол тогтоогдсон хүчлэлтэй параметртэй бол ингэж ажиллаж байгаа. Манай станцын эдийн засгийн гол нөлөөлөх хүчнүүд бол дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч гэж байдаг. Дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүч гэдэг нь бидний үйлдвэрлэж байгаа энэ 6 мегаваттын чухам хэдэн хувийг өөрийн хэрэгцээнийхээ цахилгаанд зарцуулж байна гэдгийг илэрхийлж хэмжигдэх юм байна. 2006 онд манай станц 16.4 хувиар бол төлөвлөж ажилласнаас гадна биелэлт нь 15.7% гарсан байдаг. Өнгөрсөн 2015 оны байдлаар дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг 12.4%-аар бол биелүүлж ажилласан байна. Буюу энэ 4%-аар бол бууруулж ажилласан байгаа энэ 9 жилийн дотор. Энэ бол техник технологийн шинжилгээ хийх үйлдвэрлэлийн горин параметруудыг онцлог төлөвлөж ажиллах гэсэн тийм үйл ажиллагааны үр дүнд бол ийм үр дүнд хүрч ажилласан байгаа. Дараагийн хэсэг бол дулааны хянах хэмжүүр автоматикийн цех. Уг цех нь цахилгаан дулааны үйлдвэрлэлд оролцож байгаа түлж дамжуулах, зуух, турбин, хийм цехийн тоноглолын хэмжүүр, хэмжих хэрэгсэл, хяналт удирдлага, тохиолдол хамгаалтын засвар үйлчилгээг хариуцсан хэвийн найдвартай ажиллуулахад анхаардаг. За манай цехийн үндсэн тоног сүүлийн үед бол Япон улсын Yokogawa компани тоног хөрөмжөөр шинжлэгдсэн, мөн Honeywell компани хэмжүүр хэмжих хэрэгслүүд тавигдсан. Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех нь станцынхаа 5 дугаар дамжуулгад оролцож, станцын бүхий л талбай тоноглолд хүрч ажилдгаараа онцлогтой. Энэ бол манай хамгийн сүүлд ашигласан 7 дугаар турбины механик төлөвийн хэмжээр олон дөргөөний хэмжээрийг хэмждэг. Одоо хэмжүүрийн үндсэн контроллерод байгаамаа. За энэ дээр бол холигчийн дөргөөнүүд ингээд заагдж байна. За механик төлөвийн хэмжүүрүүд бол энд ингээд заагдж байгаа. За энэс бол мэдээлэл аваад урагшаа машинтай компьютер дээр бүх заалтууд гарч байгаа. За энэ дээр бол тухайн хэвийн хэмжээнээс хэмжүүрийн заалтыг өөрчлөх юм бол эндээс их л тохиолдол өгдөн. Тэгээ аварын горин бичих юм бол шууд хамгаалтаар тухайн машин зогсоох ийм үйлдэлтэй төхөөрөмж байгаамаа. Цахилгаан станцын гол түүхийн эдийн нэг бол ус боловсруулдаг хийм цех юм. Хийм цех нь дулааны шугам сүлжээнд нэмэлт ус боловсруулж өгөх үндсэн үүрэгтэй. Өөрөөр хэлбэл айл өрхийн пар буюу халаагуураар гүйж буй усыг халааж боловсруулан өгдөг гэсэн үг ээ. Энд бол маш сайн чанарын ус боловсруулж өгөх юм үүрэгтэй цех юм байнамаа. Өнөөдрийн байдлаар бол дулааны шугам сүлжээнд 200 тонн ус нэмэлт цагт 200 тонн ус өгж байна. Дотоод хэрэгцээндээ бол 150 тонн ус өгж байна. Энэ маань одоо хүнд ойлгомжтой байдлаар ярих юм бол 5 тонны цистернээр 70 ширхэг одоо тийм 5 тонны цистернээр цагт энэ усыг өгж гинэ гэсэн үг юм байгаа юм. Тэгээ манай ажилчид бол одоо өнөөдрийн байдлаар 706 машины шинжилгээг 20 нэр төрлийн шинжилгээг 160-аас 181 шинжилгээ хийж боловсруулж байна. Манай цэхүүд одоо байгалийн усны одоо давслаг, хатуулаг тэрийг шүүж авч маш сайн чанарын ус өгөхөд бол бид нар одоо энэ манай хамт олон ажилладаг юм аа. Зуухны тэжээлийн усны боловсруулалтанд бол манайх 3 байдал шахаж өгдөг. Амиак, гидрзин, фосфат гэсэн байдлуудыг эндээс бэлдээ ишин төв боловсруулалтаа шахдаг. Тэрүүгээр болохоор одоо нөгөө шугам хоолойг зэврүүлээд байдаг, цоолоод байдаг, нүүрс хүчний хийгэн бол амиакаар ингэж бууруулж өгдөг байгаа. Хатуулаг болохоор бас хужир ургуулаад тогтоод байдаг. Тэр хаг хурцсан юм. Одоо бууруулж өгдөг. Манайх одоо сүүлийн үеийн технологи манайд хэрэгжиж байгаа. Энэ янгужуулах төхөөрөмжийг ашигласнаар бүр эмийн үйлдвэрийн хэмжээнд хүртэлэг тийм нарийн цэвэрлэгдсэн, бүр давсгүйжлэгдсэн, бүр нэрмэл ус тийм гаргаж одоо ашиглаж байна.
суур машин, сэргэн засварлах, хүчил төрөх чагаар, чанар хэмжилт, шат бэхэлгэ, өргөх зөөх механизм, засвар гэсэн үндсэн 7 хэсэг бүхий сүүлийн цех бол 100 гаруй ажилтнтай механик цех юм. Энэ цех нь станцын урсгал засвар үйлчилгээг хариуцсан ажиллана. За энэ бол манай суур машины хэсгийн заал байна. За энэ үндсэндээ бол одоо төмөр материалаар янз бүрийн эд анги үйлдвэрлэдэг. За суур машинууд, хокрын суур машинууд, фрезер, өрөм, зүүж гэдгийг суур машинаас үйлдвэрлэсэн. За дотор үндсэн хоригдлын засвартай холбоотой янз бүрийн гид тусгалтай холбоотой эд ангиудыг үйлдвэрлэдэг ийм хэсэг байна. За мөн сэргээн засварлах хэсэг гэж байна. За сэргээн засварлах хэсэг маань бас төмөр материалаар дистүүдийг хуулах, мартах, за мөн давтах зэрэг одоо бас төмөр эд ангиуд үйлдвэрлэдэг. Агаарын хэсэг гэж байна. За станцыг шахсан даралтай агаараар найдвартай хангах, мөн азот хүчит төрчийг хийгээр хангах ийм үүрэгтэй аж ахуй байгаа. За үндсэндээ өргөх зөөх механизмын хэсэг гэж бас байна. За өргөх зөөх механизмын хэсэг бол тоноглуудын засвар үйлчлэгээтэй холбоотой лифтээр үйлчлэх, өндрийн крануудаар үйлчлэх, за мөн цахилгаан тайлбаруудаар үйлчлэх гэсэн ийм ажлыг хийж үүсгэдэг. Хэлгээний бригад гэж байна. Шат хэлгээний хэсэг маань хоног хөрөнгөний засвартай холбоотой бүхий газар хүний хүрч чадахгүй газрууд дээр шат барьж уулгах ажлуудыг хийдэг. Мөн чанар хэмжигчдийн бригад гэж байгаа. За манайхаас гарсан янз бүрийн төмөр эд ангиудыг бид нар бас дотооддоо чанарын үзлэг онцлогоо хийж хэрэглэгчтэй чанартай бүтээгдэхүүн хүргэх гэсэн ийм зорилготой ийм хэсэг ажилладаг. За хамгийн сүүлд нь засварын бригад байгаа. За цех дотор байгаа бүх хоног төхөөрөмжүүдийн засвар үйлчлэгээ бид нар өөрсдөө хариуцж хийдэг. Ийм зорилготой цех байна. Үзэгч та цахилгаан эрчим хүчгүй Балар эртний амьдралыг төсөөлөд үзтээ чихээ бүглөөд нүдээ тас анжигсан юм шиг сэтгэл төрж байгаа биз? Тэгвэл цахилгаан эрчим хүч нь зүгээр нэг асааж унтраах төвчлүүрээр шийдчихдэг мэт бидний энэ амин чухал хэрэглээ ямар шат дамжилгаар хичнээн хүний хүч хөдөлмөрөөр бидэнд энгийнийг хэрэглээ болж ирдгийг та сая харлаа. Цахилгаан эрчим хүч гэдэг бол хүн төрлөختнийг ормонгоор нь өөрчилсөн ухаант нэгний нөрийн хөдөлмөрийн үр дүн. Хожимдсон ч гэлээ тэрэнд баярлаа гэж олонтаа хэлмээр байна. Харин яг одоо гэрэлгийгээ татсан халуун дулаан гэртээ цэнхэр дэлгэцээ үзэн суугаа та цахилгаан эрчим хүчийг бидэнд түгээж өгдөг хэн бүхэнд талархаж байгаа байхаа. Ингээд бодохоор ая тухтай амар тайван ажиллаж амьдрах нөхцөл боломжуулсан цахилгаан эрчим хүчийг хүмүүн бид хязгааргүй хэрэглэдэг хэрнээ асар бага төлбөр төлдөг байгаа биз? Цахилгаан эрчим хүчээ ариг гамтай хэрэглэж яг одооноос цахилгаанаа хэмэнцгээе. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд энэ сонирхолтой хэрнээ амьдралын салшгүй хэсэг болсон цахилгаан эрчим хүчийг бидэнд саадгүй үргэж өгдөг дулааны 4-р цахилгаан станц хэмээх их айлын түүхээр үзэгч таныг аялуулъя. Дулааны цахилгаан станц 4 төрийн өмчөд хувьцаат компани суурийг 1979 онд тавьж, 1983 онд эхний агрегат, 1987 онд төслийн буюу 380 мегаваттын хүчин чадлаар ашиглалтанд оржээ. Улмаар 1988-аас 1991 онд 160 мегаваттын, 2007 онд 20 мегаваттын, 2009 онд 20 мегаваттын, 2015 онд 123 мегаваттын цахилгаан эрчим хүчний 188 гкал дулааны эрчим хүчээр тус хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Дулааны цахилгаан станц 4 төрийн өмчөд хувьцаат компани нь 1500-аад ажилтан албан хаагчтай 1 жилд ойролцоогоор 3.5 сая тонн нүүрс, 10 сая куб метр ус, 3 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч, 1373 гкал цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэж 50 мянган вагон нүүрс нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний жилийн нийт хэрэглээний 70%-ийг үйлдвэрлэн хангаж байна.